Оюун эрдний хүүгийн цүнх олон нийтэд гараагүйсэн бол оюун эрдний албан шуудлаа хашаал яваад байсан. Амьдралын чанар маш муудаж байгаа. Бид нар бол өстой зээлнээс зээлний хооронд яайдаа л гэж амьдарч байна өстой. Амьдраад байгаа мó зүгээр амьд яваад байгаа мó. Хэрвээ одоо орлогоо нотолцдоггүй асуудлууд байвал хариуцлага үлээх бил юм байна. Орлогоо нотлохын оронд огцрох шийдвэрт хүрч байгаа нь татвар төлөгчдийн мөнгөн дээр туйлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэсэн үг үү? Өнгөрсөн 2-7 хоногийн хугацаанд улс төрийн хүрээнд халуун үйл явдлууд болж өрнөлөө. Сөрөг хүчин тойм нэвтрүүлгийн ээлжит дугаар үзэгч танд хүрч байна. (2025) оны 5 сарын 12-ны өдөр Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдний хүү Тэмүүлэнгийн тансаглал ил болсноос 3 өдрийн дараа буюу өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт Өргөмийн сайт анхлан орлогоо нотлохыг шаардаж эхэлсэн юм. Уг шаардлагыг бусад хэвлэлийн байгууллагууд дэмжин нийтээрээ ерөнхий сайд болон түүний хүү Тэмүүлэнг орлогоо нотол гэж эрчимтэй шаардаж эхэлсэн. Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдний хүү Тэмүүлэн эхнэрээ эрхлүүлж буй мөнгө татвар төлөгчдийнх биш бол орлогоо нотлохыг шаардаж байна. (2025) оны 5 сарын 14. Энэ өдрөөс ерөнхий сайдын тансаглалд бухимдсан залуус нэгдэж, огцрох амархан 50 жагсаалыг талбай дээр өрнүүлж, ерөнхий сайдыг огцруулах өргөдөлд гарын үсэг зурулж, түүнд нь улсын хурлын 6 гишүүн гарын үсгээ зурч чад байна. Орлогоо нотлохыг шаардсан иргэдийн бухимдлыг 7 өдөр үл тоосон Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэн халаасны хэвлэлүүдтэй тайлбар өгч асуудлыг улс төржүүлж буй ялаанууд бий гэж доромжилсон нь жагсагчд болон олон нийтийн бухимдлыг бадраав. Зориудаар одоо улс төрийн зорилгоор ашиглах гэж байгаа ийм одоо ялаанууд байгаа. За энэ ялаануудад одоо хандж хэлэхэд та нар яагаад ч миний итгэл үнэмшлийг, миний үзэл санааг, миний тэмцлийг өгөөж чадахгүй битгий горд. Хэрвээ одоо орлогоо нотолцдоггүй асуудлууд байвал хариуцлага үлээх бил юм байна. Тэрээр үүсэж буй асуудалд сайн аавын дүрээр тоглосон нь ерөнхий сайдын суудал түүнд ахтаж байна хэмээн олон нийт дүгнэхэд хүрсэн юм. За авилгалтай тэмцэх газраас иргэдийн өгсөн гомдол мэдээллийн дагуу энэ 7 хоногт түүний хүү Тэмүүлэнгээс мэдүүлэг авах талаар нээлттэй хэлсэн. За үйл явц авилгалтай тэмцэх газар дээр хэрхэн өрнөж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Ерөнхий сайд оюун эрдэнэ болон түүний хүү Тэмүүлэнгийн орлогын хүйсвэрийг авилгалтай тэмцэх газраас шалгаж эхэлсэн эсэх талаар мөн Тэмүүлэн ирж мэдүүлгээ өгсөн эсэх талаар авилгалтай тэмцэх газраас тодруулахад хэвлэл мэдээлэл олон нийтэд нээлттэй мэдээлэх боломжгүй, тун удахгүй нэгдсэн байдлаар албан ёсны мэдээлэл өгөх байх гэсэн хариултыг өглөө. Хүүхдийн хувьд бол орлогоо өөрөө нотлно. За тэг хүүхэд бол тэр орлогоо нотолж чадахгүй бол тэр орлогоо үнэлэхгүйгээр хөрөмжих гэж эрүүгийн хууль заасан тийм гэмт хэрэг байгаа. Хэрэг үнэлэхгүйгээр хөрөмжөд өөрөө орлогоо нотлоогүй бол одоо тэрнийгээ шалгагдаад хариуцлага өгөх боломжтой. Ерөнхий сайдын хувьд бол хариуцлага нь бол албан тушаалаасаа огцрох, албан тушаалаасаа чөлөөлөх хүсэлтэд өгөх. (2025) оны 5 сарын 21 үйл явдал ингэж өрнөсөн. За асуудалтай холбогдуулан энэ сарын 21-нд Монгол Ардын намын баг хурал хуралдаж, за ерөнхий сайдын хүүгийн тансаглал, брендийн цүнхний асуудал, хамтарсан засгийн газрыг хагаралдуулахар хэмжээнд хүртлээ эрчийг авсан гэсэн үг. Оюун эрдэнэ одоо өнөөдрийн сошиалаар дараагийн ерөнхий сайд эдгээр хүмүүс байж гин оюун эрдэнэ огцрохоллоо гэдэг саналыг саяхан гаргаж штэ. Ардын намын баг хурлаараа. Ардын намын баг хурал өнөөдөр шийддэг болсон юм уу? Засыг унах юм тийм ээ. Ард түмний элч бол их хурл байна штэ. Их хурлын гишүүд. Гэтэл ард түмний гарт өнөөдөр их мэдлэн байгаад байна уу? Намын гарт их мэдлэн байгаад байна уу? За хуралдаанаар ерөнхий сайд хамтарсан засгийн газарт итгэл хүлээлгэхгүй бол
ёс зүйн хариуцлага хүлээнэ гэж мэдгдсэн. За энэ дагуу тэрээр хариуцлагаа хүлээгээд явах нь тодорхой боллоо. За хариуцлагаа хүлээгээд огцрох шийдвэр гаргасан ч түүний хүү найз бүсгүйдээ бэлгэлсэн 12.5 сая төгрөгийн Диорын цүнх, төрсөн өдрийн бэлэг 20 сая төгрөг тансаг зэрэглэлийн амралтын газар руу онгоцоор дагуулж явж салют буудуулан гэрлэх санал тавьсан тэр зардлын их үүсвэр юу байв гэдэг асуулт хэвээр үлдэж байна. Энэ засгийн газар 5 жилийн хугацаанд тэр үр дүнтэй ажилласан гэж та бодож байна? Дөрөв гэж байна. Энэ хамгийн удаан суусан ерөнхий сайд яаж имэм хийжээ гэж мэдмээр байх юм. Одоо гарт баригдах юм аа тааруу гэж бодож байна. Сүүлийн 5 жил амьдралын чанар муудаж байгаа. Хот гэр хорооллын захаар яваад хар тэнцээ өсвөлөнд нэрвэгдсэн хүмүүсийг хараад үнэхээр сэтгэл шимширдэг. Сүүлийн 6 жил бол Монголын хөгжлийн индекс явдлаас үзүүлэх статистик ард иргэдийн амжиргааны түвшин бүгд доошлсныг бол хэн өнгөр мэдж байна. Гэвтэл энэ их хурлын гишүүд бол ард түмний төлөөлөгч, ард түмний хэлж. Ард түмний хэлчийг амьдралыг мэдчихсэн бол хэрэг үндсэн хууль зааж исэн үндсэн хуулийн 43 дугаар зүйлд бол их хурлын гишүүдийн 4-1-ээс доошгүй нь ерөнхий сайдыг огцруулах санал тавих эрх нь байна шүү дээ. 2025 оны 5 сарын 22-нд Монгол Ардын намын баг хурлаас гаргасан хамтарсан засгийн газраас ардчилсан намыг хасах шийдвэрийг ардчилсан намын зарим гишүүд дарангуйлал гэж үзэж байгаа бол зарим нь сүрэг хүчин байх байр суурьтай эргэж суулаа хэмээн баярлж байгаагаа илэрхийлсэн. Огцорхон тодорхой болсон ч орлогоо нотлоогүй оюун эрдэнэ сайдын нөхцөлийг улс төрийн тоглогчид жижиг чулуугаар том чулуу хөдөлгөх арга болгон ашиглалаа. За үүний цаана байгаа улс төрийг таамаглавал гүйцэтгэх засаглал Монгол улсын ерөнхийлөгчийн халаасанд орчихлоо гэсэн үг. За ерөнхий сайдын дүр эсгсэн мэдэгдэлтэй зэрэгцэн ерөнхийлөгчийн үндсэн хуульд гар хүрэхгүй гэсэн мэдэгдэл дахин сөхөгдсөн нь дээрх таамгийг баталж байгаа юм. Тэгвэл цаашид улс төрийн өрнөл хэрхэх вэ? Төр засгаа халаасалсан ерөнхийлөгч дахин сонгогдох үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөвлөгөө хэрэгжих магадлалтайг бид анхаарч ажиглаж хяналт тавьсаар байх нь гол чухал асуудал болж үлдлээ.